Ялагдсан, алагдсан, халагдсан, яригтэй бэрх цаг үеийн гэрчилж, ядарсан, айсан, олны өмнөөс дуугарсан, явуулын хүн станцууд минь ээ, явж дүүгүй байж болохгүй, яруу үнний элч зардсууд минь ээ. Тэнгэрийн дор дандаал ялж явсан, хор Монголын уухай эрднээс хоржилоо хэмээн суурайлж гэмэн хортон дайсан зэвсгэн хаяад холдон зайлдаг түүхтэй Монгол ялна гэдэг мохошгүй төрлөختөө морьтон түн минь ээ. Долуулан бурхан одтой эх орны тэнгэр, олуулан цуглаж төрсөн ичи шорон дээрээ хан тэнгэрийн нар шиг алтан соёмбон мандуулцгай халуун галаа мандаг бат тулгатайган байвал Монгол ялна, Монгол ялна, Монгол ялна. Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын төлөө саналаа өгцгөөе. Монгол ялна. Монголчуудын залуучууд дундаас бизнес эрхлээд цойлоод гарч ирж байсан олондоо нэртэй залуу бизнесмен түүний Турженко Баттулга гэдэг нэрээр дуулддаг байлаа да. Харж байхад одоо энэ чинь 20 хэдэн жилийн хугацаанд те яг ингээл нүдэн дээр яг энэ хүн яаж одоо те өөрийгөө авч явж тэр аль 90-д онд байсан чанар яг өнөөдөр хэвээр байгаа. Яг л нэг зангаараа байдаг. Анх л ямар танилцсан нэг дуу цоотой, тэгэл нэг инээмсэглсэн, тэгээд аливаа юмны голыг цөөхөөгөр илэрхийлдэг. Яг л тэр зангаараа байдаг. Одоо сайд болчлоо гэж зарим улсууд бол дуун цөөрөөл тэгээд одоо алхаан удаашраат ч юм уу тийм ээ. Ингээ өөрчлөгддөг. Хашир бол яг л анх л надтай танилцж байсан тэр төрхийн яг тэр хүлээлгийн танхим танилцж байсан тэр өдрөөс одоо хүртэл яг хэвээрээ. Эстонер үг цөөтэй хүндээ үг цөөтэй ер нь бол үг гарахгүй. Тэгээд маш их дотор ингээд нөгөө дотроо бяцлаж боддог. Ингээ харахад хүн болгон ингээд ойртож чадахгүй юм ширүүн дөрийн хүн шиг мөртлөө уулзаад ингээд сунгууд ямар сайхан зөвлөө хүн бэ. Ингээд сайн үйл хийчихсэн хэдий тэрэн дээр заа гэж хэлээгүй ч гэсэн за энэний төлөө нэг асаа ингэчихсэн энэнийг ингэчихсэн гэд дандаа ингэж хүний төлөө хийж явдаг бодол нь төрүүлж явдаг учраас сайн сайхан төлөө боддог учраас Монгол улсын хөгжлийн төлөө боддог учраас энэний эсрэг явж байгаа хүмүүст адлагдсан болов уу гэж бодож байгаа. Эний мэдэх батлага гэдэг номыг биччихэл. Нэрээ бодсон чинь магадгүй батлагыг хамгийн сайн мэдэх сэтгүүлч би байж магадгүй юм байл л дээ. Тийм юм ярьдгүй хүн шүү дээ. Зовлонтой хүн шүү дээ. Тэгээ би тулдаал нэг 250 хуудас номыг нэг юм яриулж барьж янз бүр болгож гаргасан гэж боддог. Нэг муу тал нь нэг хайшиж юмт нэг өөрийгөө нэг PR дах тал дээр нэг өөрөө нэг хишээдэг ч юм уу. Тэгэл худлаа яриа мэрэ чинь тэгэл нэг мэдсэн 1000 давтаад үнэн болцсон л явж байгаа юм шүү дээ. Тэг өөрөө энэ мэн дээр нэг жоохон хинэггүй юм. Нэг жоохон сонирхол Монголтой ер нь. Маш тийм үтгэмтгий маш тусархуу одоо тий. Тэр хүний хамгийн сул тал бол өөрөө хүн чанар баг. Магадгүй. Энэ хүн маань сүүлийн Монголын нийгмийн 26 жилийн амьдралын амьд тусгал болж байгаа. Гэхдээ энэ бол бүтээлч хүн яаж амьдрах ёстой гэдэг нэг тийм загвар дүр зургийг бол бас үлгэр дуурайлыг гаргаж ирж байгаа юм л да. Яг үндсэн утгаараа бол ерөнхийлөгчийн хийх ёстой зүйлийг хийсэн юм байна. Хийж явсан. Яг тэгэхээр яг оюун санааны дархлаа, оюун санааны тэр нэг юу гэдэг Монгол менталитет гэдэг юмны төлөө бол маш их одоо бодож, ойлгож тэрийг дэмжиж ирсэн юм байна. Тэр утгаараа ч одоо Монголын хамгийн том морь төшөө хийсэн баг. Энэ бол нэг тийм мөнгөө багтаж ятсан баян хүнтэй биш. Энэ бол уран бүтээлч хүнээс мэдээж тэр Монгол тархлаа, монголчуудын биднээс чинь Чингис хааны өлгийн нутаг гэдэг том амбицтай л бий болсон. Уран бүтээлч хүний л хийх ажил. Энэ бол түүхийг уншдаг, түүхийг мэдэрдэг, тэрний төлөө ийм гарал үүслээ мэддэг тийм тэрийг таниулахын төлөө ирээдүйн хойч үедээ үлдээхин төлөө гэдэг нэг том сэтгэлгээний бас нэг агуу том мэдрэмжтэй хүн болов уу гэж бодож байна. Энэ эргээд түүхийг ярина гэдэг маань нөгөө их орон, нөгөө их газар шороо, нөгөө их
зөвхөн монголчууд хөгжих ёстой гэдэг ийм үздийг бас бадрааж өгдөг. Тэгэхээр энэ хүний ивент гэсэн судалгааны буйнаг өнөөдөр Арангаа аймгийн Өндөр улаан сумын Ханууагийн Балгасын талдхын гол мод хой гэдэг дурсгалт газар улсын хамгаалтанд орсон. Монгол улсын хосхон үнэт дурсгалын засгийн газрын тогтоолыг бүртгэх хэрэгцээ. Тэр ч байтугай энэ хүн надад манай төслийг ивент хийгсэн 250 сая төгрөгийнхээ хариуд надаас нэг ширхэг зэвтэй хадаас авав. Түүхэн номыг уншдаг, цуглуулдаг байхгүй. Түүг яах гэж судалдаг юм бэ гэвэл ерөөсөө л алдаа гарахгүй тул түүх судалдаг байхгүй. Батулгааг төрийн зэтгэлтэн хүнд байх ёстой. Энэ улс их орныхоо үнцнийг мэдэрдэг ийм төрийн зэтгэлтэн гэдэг би хатуу итгэдэг. Монгол орны өөрийн хөгжлийн зам мөрийн талаар Батулгын үзэл санааны зөвлөдөө ер нь монгол хүн хөдөлмөрлөж бүтээж өөрөө бусдын гарыг харахгүйгээр хөгжиж дэвжих ёстой гэсэн ийм үзэл дээр бас нэлээд өөрийгөө төвлөрүүлдэг хүн гэж боддог. 90-ад оны дундуур энэ өмч өвчлөл гэж нэлээд хүчтэй давалгаа явуулж нэг хуучин нийгмийн үлдсэн үйлдвэрүүдийг ер нь маш олон үйлдвэр дампуурсан л да. Энд чи одоо 360 үйлдвэр дампуурч 110 мянган ажилчаа ингэ ажилгүй болсон байгаа. Тэр үед бас нэг ажилчин ангийн нэг хэсэг хүмүүсийг ажилтаа нь, орлоготоо нь, амь зуулгатаа нь ингээд чирээд аваад ирнэ гэдэг бол үнэхээр бас гайхамшиг болж байгаа байхгүй юу? Гэхдээ зөвхөн амьдрал дээр тогтод төлөвсөн үзэл баримтлал гэдэг бол хүнд их чухал юм. Тэгээ би боддгоо юун дээр Чингис хаан бол нэг сургууль төгсөөг юм Сүхбаатар маань сургууль төгсөөг юм та Монголынхоо түүхээ эргүүлж авсан үндэсний маань одоо дамагт хүмүүс шүү дээ. Энэ аж үйлдвэржилт ажлын байр гэдэг үгийг амнаасаа олон дахин унагадаг л ус төрчлөлтөө сүүлийн 26 жилийн дотор. Гэхдээ энэ аж үйлдвэрийн талаар яриад өрхөөч гэхэлэр жижиг дунд үйлдвэр гэл ингээ хүмүүс яриад байдаг. Гэхдээ жижиг дунд үйлдвэр хөгжүүлээ сүүлийн 26 жилд ямар хэмжээнд хүрсэн юм бэ? Таавчгнаас хойш гарахгүй л байна шүү дээ. Батулга ах бол үнэхээр бид нар бас зовлон ихтэй, жаргал нэгтэй тийм хүн. Тийм учраас энэ бүх хүний бас нэг хүчин чармаал өөрийгөө дайжлах чадвар энийг их бодож тунгадаг энэ хүчин зүйл нь өнөөдрийн Батулгыг бүрдүүлж өгсөн болов уу гэж бас бодд юм аа. Тэгэхээр энэ хөөсөрсөн эдийн засгийн тогтолцоог бид нар бодит хөрсөн дээр навчрах хэрэгтэй. Бодит хөрсөн дээр навчрна гэдэг бол эрдээсээ энэ аж үйлдвэржилтийн эрх зүйн орчинг бид цогцоор бүрдүүлэх хэрэгтэй. Энийг нэг манлайлагч, нэг улс төрч, нэг зовлонгийн үтсэн хүн хэрэгтэй байгаа байхгүй юу? Гэхдээ тэр хүмүүсийн нэг нь Батулга гэж би харж байгаа. Махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн энэ болгон дээр дандаа Монгол гэдэг үслийг гаргадаг байхгүй юу? Ерөөсөө Монгол хүн Монголдоо сайхан амьдрах хэрэгтэй. Монгол улсыг Монгол хүн бүтээнэ гэж. Тэгэхээр Монгол төрийн хүн гэдэг бол хамгийн түрүүн өөрөө Монгол заяагаа ойлгосон, Монгол эх орныхоо төлөө өгсөн сэтгэлтэй хүн байх хэрэгтэй юм л да. Үнэмлэхээ гардаж явахт нь бас хараад бодож байлаа. Урд дахь хоёр нэг нь луу цагт нэг нь могой цагт очиод үнэмлэхээ авч байхад Батулга цагаа хойш нь татаж байгаад морин цагт очиж 11:40-ийг хүлээж орж авлаа шүү дээ. Тэгээ энэ ч бас л Монгол хүний бэлгшээ сэтгэлийн нэг өнгө юм шүү дээ. Өглөөний тунгалаг наран өндөрт мандлаа. Өдөлхийн заяатай Монгол түмэн өвөмөр их гигэндэн ирээдүгэ тосож байна. Монхох тэнгэрийн дор Монгол орон минь вандам бадарна. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Батулга. Монгол ялна. Тэгээ ер нь манай Монголын төрөлт ёсонд ч их өөрмөц шүү дээ. Чингис хаан Месхаа хураахынхаа өмнө өөрийнхөө ойрын шадар хүмүүсийг цуглуулад гэрээс захаа өгтөө нас төр төшиж явсан настангуудаа хандж гэсэн үг байдаг юм. Өтгөс нугууд нь өөрийн биеийг үл бодон улсын тулд өгүүлэн дурдхан ах トゥ
эрдэмт хүмүүнийг олвоос та өөрийн биеэс хол буу болгохдгүй гэж. Тэгэхээр энэ бол эрдэмт хүн гэдэг нь дипломын хавцтай хүн гэсэн үг шүү дээ. Төр барих чадвартай хүнийг хэлж байгаа юм тийм. Зорилготой. Итгэл үнэмшилтэй. Хийх аргатай. Ийм л хүн, мужик, эргэн бүх юмыг яг ингээ гоё хөрсөнд нь буулгаж ойлгуулж чаддаг. Ийм л лидер. Эх орноос сэтгэлдээ хийж байгаа гоо. Хүрлээхаа цогоогоо айцээ. Урагшаа явцаа. Бүгдээрээ л урагшаа явчихлаа. Хүрлээ минь жилийн жилдэл морь уйж саасгах уу юм. Үгүй тэгэл дандаа л 64, 65, 66 дугаар байранд орно шүү. Үгүй ингэж байхаар хэдэн сайхан эрлэлийн задуу авч сайхан бордож байгаад наадмынхаа төрөөг авч болдгоо л хүү юм байх та чи. За хүрлээ минь. Тэгж буянда бодлохыг Монгол ирэх хүн наадмынхаа төрөөг эрлэлийн мороор авахгүй шүү. Монгол наадамдаа Монгол морь эгэл ард төрүүлэх цаг ирнэ. Хан тэнгэрийн нар шиг алтан соён боомандуулж халуун гал амандаг бат тулах тайга байвал Монгол ялан, Монгол ялан, Монгол ялан.